2 дугаар сарын 11-ний өглөөний 6 цагаас эхлэн нийслэх хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжээд байна. 12 хоногийн хугацаанд үргэлжлэх хөл хорионы үеэр нийт 6000 орчим төрийн албан хаагч тодорхой заагдсан бүсэд эргүүлд гарч байна. Төрийн албан хаагчид нэгдсэн зохион байгуулалтанд орж, байр, гудамж, нийт эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллаж байна. За хөл хорой тогтоогоод 4 дахь өдрөө үргэлжлэж байна. За манай сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны энэ хэсэгт сурвалжлага бэлтгэж байна. Дэнжин мянгаас хойшоо хайлаа чиглэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг энэ хэсэгт төрийн албан хаагчид гудамж хариуцаад 4 дахь өдрөө бол өглөөнөөс 8-аас 15 цаг, 15-аас 22 цагийн хооронд 2 ээлжээр бол эргүүл гарч байна. Манай сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Баянгол дүүргийн 9, Зурагт орчим, Хан уул дүүргийн 20 болон 9 дугаар хороонд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдтай уулзаж хөл хорионы үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. За энэ бол Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 8, 9, 10 дугаар гудамд эргүүл гарч байна. 2 сарын 11-ээс хойш 4 дахь өдрөө гарч байна. 2 сарын 11-нд бол өглөө 6 цагаас эхэлсэн. Уржигдраас өглөө 8-аас өдрийн 15 цаг хүртэл эргүүлж чинь. Өглөөний ээлж нь. Тэгээ өглөөний ээлж нь гарч байгаа. Цагаан сарын энэ өдрүүдэд хөл хөдөлгөөн энэ хэсэгт хэр байна? За хөл хөдөлгөөн урд жилүүдэд бол иргэд их ухамсартай болсон байна. Ер нь бол хүнсний дэлгүүр, худаг ус орж байгаа ус бусдаар бол ерөнхийдөө гарахгүй байна гэрээс. За сайн байна уу та? Эргүүл гарч байна. Тий эргүүл гарч байна. Аль байгалгаа? Барилгаатай хөлтэй яамны хараа барилгын өвлийн төв. Хэддэг өдөр гарч байна? Өнөөдөр ингээд 4 дахь өдрөө ерөөд эргүүл гарч байна. Хөл хөдөлгөөн хэр байна? Хөл хөдөлгөөн бол ерөөдөө бол ухамсартай болсон. Ерөөдөө гарах хөдөлгөөн бол бас бага байна. Тэрэн дээр яг хөө ээлжийн одоо энд бол ихнээс хэс гэж байгаа. Ихнээс эмнэлгийн бүх ажилчид ээлж солигдоход бол нэлээд хөдөлгөөн болон харуул хамгаалтын хүмүүс ээлж солигдохтой холбоотой нэлээд хөдөлгөөн автобусан дээр буудал дээр бол овоорлолт нэлээд үүсэж байна. Яг тэрийг цаг тухайд нь автобусанд суулгаад ерөөдөө зайг нь байруулад ерөөдөө хөдөлгөөний хөл зохицуулж байна. Битүүн болон шинэ нэгэнд хөдөлгөөн харьцангуй бага байсан боловч өнөөдөр өчигдрийн байдлаар хөдөлгөөний эрч жоохон нэмэгдсэн байна. Тийм болохоор та бүхэн минь улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс төр засгаас гарсан шийдвэрийг хүндэтгэж онцгой шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж бидний ажилд тусалцаа үзүүлнэ. Мөн та бүхэн маань нэг өрх нэг шинжилгээнд идэвхтэй хамрагдаарай. За таны хувьд Баянгол дүүрэгт эргүүл гарч байгаа юм байна. Энэ яг хэддгээр хороо вэ? За манайх болохоор Баянгол дүүргийн 14 дугаар хороо гэж явдаг. Би болохоор энэ 13 дугийн А гэдэг байрыг ер нь хариуцж явж гарч байгаа. Өнөөдөр ер нь 3 дахь өдрөө гарч байна. Өглөөний ээлжинд өглөө 8-аас өдрийн 15 цаг хүртэл гарч байгаа. Тэгээ. Ер нь иргэдийн хөл хөдөлгөөн хэр байна, хандлага хэр байна? Ер нь бол манай иргэд их бидний ажлыг сайн ойлгож дэмжиж ажиллаж байгаа. Бидний тавьсан шаардлагын дагуу холбогдох баримт бичгээ үзүүлээд ер нь бидний өгсөн юуг бол биелүүлж байгаа. Шаардлагыг биелүүлж. Тэгээ яг иргэдийн одоо хандлага бол маш сайн байна. Ялангуяа бид нар бас ийм гартаа бас зохицуулагч ковид гэсэн ийм энэ бас их зүгээр их нөлөөлж байна. За тэгээ биднийг бас энэ хан уул дүүргийн цагдаагийн хилцээс бас хүмүүс ахалж ажиллаж байгаа. За тэгээд энэ хүмүүстэйгээ бас ойр орхон мэдээлэл солилцож байна. Тэр хүмүүс мэнс эргэж ирж байна. За бас нэлээд одоо ноцтой ч гэдэм одоо гаднаас хүн орох гэсэн ийм тохиолдлууд бас цагдаагаа мэдэгдээд энэ шаардлагуудаа ингээд тавиад ажиллаж байна. Тэгээ энэ дээр үл иргэд маань бас сайн ойлголттой сайн оролцож байгаа. Ямар ажиллаар явж байна? Нүүрс авах юм дөө. Нүүрс хаанаас авдаг вэ та? Нүүрс. Аль хэсгээс авдаг? Энэ эцээс авдаг энэ одоо нь. За хадраагуудад дэгмээ сайн бариалаа. Хадвар хамгаалалтын дэгмээ сайн бариалаа. За энэ бол Хаан уул дүүргийн 9-р хороо, нисхийн эцсийн буудал орчимд бид сурвалжлага хийж байна. Өнөөдөр 3 сургууль дээр ковидын шинжилгээ авч байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн бол бага зэрэг нэмэгдсэн байна. Шиний 1-2-нд бол ер нь иргэдийн хөдөлгөөн харьцангуй 50 байсан. Өнөөдөр шинийн 3-аас л ер нь жоохон нэмэгдэх хандлагатай байна. Бас төлөө нүүрсээ авъя, эмийн сан орё гэсэн хүмүүсийн хөдөлгөөн бол эрс нэмэгдсэн байгаа. Иргэд ер нь шаардлага хэр хүлээж авч байна? Ер нь бол шаардлагыг бол сайн хүлээж авч байгаа. Холбогдох бичиг баримтуудыг шалгаад ямар ажиллаар хаашаа явж байна.
зөвлөгөөний шалгаад явуулж байгаа. Хамтран агуулгад илүү сайн бариалаа. Иргэд дэлгүүр эмийн сан орох, худгаас усан авах, нүүрс төлөөгөө бэлдэх зэргээр хөдөлгөөнд оролцож байгаа бол зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан албан хаагчид хуваарийн дагуу ажиллаж байна. Халдварын голомтын хумих иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулах 12 хоногийн хөл хорионы энэ үед цагдаагийн бие бүрэлдэхүүн дүнд төрийн албан хаагчид дэмжлэг үзүүлэн ажилласаар байна. Төрийн байгууллагууд яам агентлагууд дотроо нэгдсэн зохион байгуулалтанд орж албан хаагчдын мэдээллийг нэгтгэх, бүртгэх, эргүүлд гарах нөхцөл боломжоор нь бүрэн ханган ажиллаж байна.